Ер нь тэгээд Монгол байна уу, гадаад байна уу, Америк байна уу, Орос байна уу хамаагүй тийм ээ. Ер нь хүмүүсийг хараад ангууд энэ амжилттай хүмүүсийн хувьд нэг юм нэг 5 юм чадвар юм шиг ажиглагдаад байд юм байна гэдгийг л дахиж нэг гаргаж үзэж байгаа гэсэн үг. Сайн мэцгаана уу? Коуч Окогийн дараагийн подкастэд өнөөдөр давтаа морилно. Коуч хүний нэг хийдэг ажил нь бид нар ингээд хүний үйлдэл, байдал, нөхцөл байдал, байгаа байдлыг нь ажиглаад өөрийнхөө хүнийх, бусдынх ер нь хүн гэдэг амьтныхыг ажиглаад тэгээ тэндээс хүмүүст дамжуулж болох сургамжууд, зааварчилгаанууд, горимууд, арга барилуудыг бид нэр ингээ ажиглаад тэгээ тэрийг ингээ өөртөө болон бусдад суулгах гэж оролддог. Энэ бол коуч хүний нэг ажил. Тэгээ тэр утгаараа бид нар энийг хийдэг ажил нь юу вэ гэхлээр бид нар дандаа юм хайгуул хийж идэг, хариулт хайж идэг хүмүүс. Юмыг яаж илүү бүтээмжтэй болох вэ? Хүмүүсийн айцыг яаж ярьлах вэ? Хүмүүсийн гацааг нь яаж анзааруулах вэ? Хүмүүсийг өөрийнх нь үнэнтэй яаж нүүр тулуулах вэ? Хүмүүсийг буцаагаад яаж зоригтойгоор зүгээр зориг бодох биш, яг ингээ үнэнч зориг, мэдэрсэн зорилгыг өөрийнх нь зориг болгож гаргуулах вэ? Гэх мэтийн янз янзын аргуудыг бид нэр хайж яддаг хүмүүс байдаг. Тэгээд миний бодлоор коуч хүний нэг үүрэг нь тэг би бас ингээд подкаст бичдэг хүний юм медиум дээр ингээд бичээд ном бичдэг хүний хувьд миний ерөөсөө ойлгосон бас нэг юм юу гэхээр бид нэр ерөөсөө л байгаа ойлгомжтой ч юм шиг, тодорхой ч юм шиг тэр мэдээллийг өөрийнхөө үгээр, өөрийнхөө аргаар дахиж хүмүүст тусгаж ойлгуулж өгөх гэж, орчуулж өгөх гэж оролддог байгаа. Тэгээд хүм болгоны тэр орчуулгын арга нь өөр хүмүүс өөрөөр буудаг, зарим хүн тохирдог, зарим хүн тохирдгүй. Тэгэхээр миний ярианууд, миний хуваалцаж байгаа байдал зарим хүн таалагддаг, зарим хүнд ерөөсөө таалагддаггүй. Зарим хүмүүс бүр минийхийг үзээ стрессэлдэг баг. Гэх мэтэр бид нэр яадгийн ихлээр ерөөсөө энэ аргуудыг сурж ажиглчаад тэр ажилласан зүйлүүдэд бусдаа өөрийнхөө арга барилаар хуваалцах гэж оролдог. Тэгээ өнөөдрийнх яг тэр байна. Би өчигдөр олон улсын багийнхаа хуралд суугаад байжсэн. Тэгээд би манай Texas гэдэг компани ерөнхийлөгч хүний яриаг ажиглаад тэгээ яг энэ хэцүү цаг үед багийнхныгаа яаж удирдах авч явж яаж тэднэрт энэ хэцүү мэдээллийг хүргэж байна энэ гэдгийг ажиглаад тэгээд би нэг ярмаар шийдсэн зүйл нь тэгээ би энийг бас нийтлэл болгож бичиж байгаа. Тэрний юу юм гэхээр ер нь яг ингээд ямар ч мэрэгчлээс үл хамаарсан, ямар ч хүмүүстэй ажиллаж болно. Ямар ч одоо чинь маш өндөр хариуцлагатай, өндөр мөнгөнд үн ярьдаг тим компани байна уу? Эсвэл бүр маш энгийн ажил байна уу? Үл хамааран. Ер нь тэгээд Монгол байна уу, гадаад байна уу, Америк байна уу, Орос байна уу хамаагүй тийм ээ. Ер нь хүмүүсийг хараад ангууд энэ амжилттай хүмүүсийн хувьд нэг юм 5 юм чадвар юм шиг ажиглагдаад байд юм байна гэдгийг л дахиж нэг гаргаж үзэж байгаа гэсэн үг. Тэгээд би тэр 5-ыг шууд хуваалцъя. Тэгээд дахиад хэлэхэд энэ 5 ерөөсөө юу биш шүү. Мэргэжлээс үл хамаарсан, мэдлэгээс чинь үл хамаарсан, хүний чинь өөрийн чинь онцлог байдал буюу гатгшаа өнөө, дотгошоо хүнөө буюу логик сэтгэлээр илүү явдаг хүн эсвэл бүтээлчээр боддог хүн үл хамаарат шүү заяа. Ер нь хамт олонтойгоор амжилттай ямар нэгэн групп хүмүүсийн дунд амжилттай ингэж байна гэвэл хамт олонтой ганцаараа биш гэсэн. Ийм нэг 5 шинж тэмдгийг энэ 5 чадварыг хийчих юм бол ер нь бол аюу амжилттай явах юм байна гэдгийг би одоо зөвхөн өөрийнхөө туршлагаас ингээд дүгнээд ярьж байгаа шүү. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор өөрийгөө арчилж чаддаг хүмүүс. За энэ маш энгийн. Би энийг өмнө ярьж байсан. Бизнес хийх гээд нэг хүнтэй уулзаад нөгөө хүн нь нүур гамаа угааж амжаагүй байвал тэр хүнтэй бизнес хийнэ гэж итгэхэд аюу хэцүү гэж өмнө ярьж байсан. Тэгээд коуч хүнтэй ажиллах гээд хүнтэй уулзах гээд нөгөө коучтой уулзсан чинь нөгөө хүн нь өөрийнхөө амьдралын асуудлыг учрыг олж чадаагүй бол тэр хүнээс амьдралын коуч авах гэдэг, лайф коуч авах гэдэг бол үнэхээр жоохон хэцүү. Итгэхэд хэцүү. Яг адилхан тамирчин хүн жим дээр очиод дасгалжуулагчтай ажиллах гад фитнес коучтой авсан чинь нөгөө хүн нь өөрөө
булчим одоо би энэ цол асуудалтай, илүүдэлжинтэй, арьсан болоогүй энэ тэр янз бүрийн хэцүү бол бас итгэхэд хэцүү. Тэгээд эсэргээрээ юу байдгийг гэхээр яг адилхан шүү. Та өнөөдөр 5 шинэ хүнтэй танилцгаад тэрэн дотроос нэг нь өнөөдөр биеэ арчилж байгаа байдлыг анзаараад та тэр хүнд найдах, тэр хүнтэй ойрхон байх, тэр хүнтэй танилцах, тэр хүнтэй хамтрах магадлал чинь өсдөг байгаад байна. Тэр биеэ арчлах гэдгийг, өөрийгөө арчлах гэдэг дотор нөгөө миний яриад байдаг эрүүл одоо амар мэнд байх тухай эн чинь яригдж байгаа гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл зөв биеэ арчилдаг хүмүүс чинь мэдээж физиологийн хувьд, үзмжийн хувьд өөрийгөө бие арчилчдаг ч гэсэн бас яг адилхан тэр хүн эрүүл амар мэнд байж чаддаг хүмүүс, стресс багтай, уур уцаар багтай, юм руу арай жоохон өөдрөг хандах чадвартай. Тэгээ өөдрөг тухай байх юм бол ямар давуу талтай би нийтлүүдээр зөндөө битсэн байгаа ш. Өөдрөг гэдэг бол зүгээр нэг юм хиймэл юм, хийсүр зүйлүүш энэ бүр явж физиологийн төвшин ч гэсэн хамаагүй эрүүл хандлага юм байна гэдэг нь батал. Тэгэхээр өөрийгөө арчлах чадвартай гэдэгт би энийг яриад байгаа шүү. За тэгээд энэ 5 зөвлөгөө болгон дээр би бонус буюу мастерын төвшин юу вэ гэдгийг хэлээ. Тэгээд энэ өөрийнхөө арчлах чадвар дээр би ерөөсөө ихэнх төвшөндөө яриад байгаа нь зүгээр л нойроо авч чаддаг байх хэвээр. Тийм ээ, бие ядаж нэг юм өвчнгүй байлгахыг ярьж байгаа шүү. Өвчнгүй, завиургүй байлгахыг, сэтгэл зүйн тогтвортой байдлыг л ярьж байгаа шүү. Бүр дээшээ биш, зүгээр л тогтвортой байдлыг л ярьж байгаа. Ариун цэвэр, биеийн ариун цэврийг хангах чадвартай хүн, өөрийгөө хөгжүүлдэг, биеэ арчлах, өөрийгөө л арчаатай хүн гэж ярьдаг шүү дээ. Тийм хүмүүс аягүй чухал байгаа. Тэгэхээс биш амар өндөр мэдлэгтэй мөртлөө ханиаттай, өвдсөн, стресстэй, тогтворгүй, савлсан тийм хүмүүс байх юм бол хичнээн мэдлэгтэй, хичнээн царайлагч нь хүртэл хамаагүй өөрийгөө арчлаад авч чадахгүй бол алга болчихж байгаа л гэсэн. Тэр үний тэр бүх чадвар нь алга болсон гэсэн. Тэгэхээр өөрийгөө арчилж авч явах аюу чухлаа л гэж. За энэний бонус хувилбар нь одоо бүр өстой өөрийгөө зүгээр эрүүл өвчнгүй байлгадаг биш, өөрийгөө бүр өндөр энергит, эрч хүчтэй, тэнхээтэй байлгах чадвартай, өөрийнхөө тэр арчилж байгаа байдал нь бүр үнэхээр одоо плюс нэмэх рүүгээ явчихсан байх юм бол бүр яахарахгүй бас яг адилхан. Тэгэл дахиад адилхан. Олон нийтийн уулзалт хуралд орж ирэл хүн бие авчиж авсан илүү өндөр, илүү одоо өөрийгөө гадна талдаа зөв авч явж байгаа, дотроо 50 байж байгаа хүмүүс нь илүү анхаарал авч чаддаг, илүү төсөлтөөр ажиллаж чаддаг, илүү бусдад хамтарч чаддаг гэх мэтэр олон давуу талтай. Тэгэхээр өөрийгөө арчил. За тэгвэл энэ дээр юу хийж сурах юм бэ? Зүгээр л өнөөдөр өөрийнхөө бие физиолог болон өөрийнхөө энэ биенийхээ асуудлуудыг шийдэж хэл гэсэн. Бүх асуудлууд энгийнээс нь эхлээд тийм ээ. Одоо юу арьсаа арчилж эхэл, нойроо зөв авч эхэл, хоол ундаа жоохон зохицуулаад эхэлж, илүүдэлж ингээ жоохон хасчих. Им угаад хэрэгтэй, эмчлэх хэрэгтэй бол трийгээ гэс учраа нь олчих. Эднэрийг л ярьж байгаа. За эхнийх нь өөрийгөө арчлах байдал ярьж. Хоёр дахь нь хүнтэй зөв ярилцаж ойлголцож чаддаг байх бусдтай. За энэ аюу мэдлэгтэй мундаг хүмүүсийн аюу яагаад чинь аюу хэцүү юм болж таарад. Яа тэгэхээр тэдний эго нь юу гэж хэлээд байна вэ? Миний зөв, энэ хүн намайг ойлгохгүй, би энэ хүнтэй ойлголцож чадахгүй байгаа шалтгаан нь тэр хүмүүсийн мэдлэг чадвар л болохоос биш, минийх биш гэсэн энэ өнцгөөс нь эго нь орж ирээд тэр хүмүүс ямар нэгэн байдлаар хүн болгонтэй зөв харьцаж чаддгүй. Хүмүүстэй тэгээд энэ бол урлаг тал орж ирж байгаа, шинжилгээ ухаан тал орж ирж байгаа. Ер нь бол бусадтай харилцах, тэгээд тэрэн дотор сайн харилцах чадвар гэдэг бол хүмүүсийг бүр яадаг ч байсан ямар ч нөхцөл илүү амжилттай байлгаж чаддгийг нь батлагдсан зүйл байгаа шүү. За тэгвэл энэ дотор юу яригдж байгаа вэ? Бодлоо зохицуулаад тэр бодлоо илэрхийлэх, зөв зохион байгуулалттайгаар оновчтойгоор товч тодорхой илэрхийлэх чадвар. Миний нөгөө өвлээд идэг асуулт сурах, асуултанд хариулт сурах гэдэг юм орж ирж байгаа. Бусдыг сонсож явахдаа тэдний яг юу хэлэх гээд байгааг нь сонсдог, юу хүсэж байгааг нь сонсдог. Тэгээд тэр мэдрэмжийн юу вэ гэдгийг мэдэх чадварыг хүртэл энэ ярьж байгаа ш. Good communicator гэж энийг ярьж байгаа. За тэгээд ингэснээр ийм хүмүүсийг би одоо чинь дөнгөж цай Абу Даби цай нэг Канад залууг ажилд авсан. Тэгээд ярилцсан тэр залууг авахта 2-3 мундаг өөрөөс нь хүртэл зарим талаараа дуршлагтай хүмүүс байсан. Гэхдээ Ник гэдэг тэр хөсөлж авсан залуугийн маань хамгийн гол яагаад бид нар Никийг
би сүүлийн 2 кандидатад Никийг хөслөх болсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр Никийн бусдтай харилцах чадвар. Мэдлэг нь байхгүй байсан ч гэсэн тэр бусдтай ойлголцож байгаа чадварыг нь харангууд тэр хүн энэ чадвараа ашиглаад хэрэгтэй мэдлэгийг олж авч чадах юм байна гэдэг итгэл үнэмшлийг бидний дотор буулгаж чадсан. Би ч гэсэн одоо өөрөө Никээс энийг яг сурмаар байгаа хүнтэй яаж ярьж байна, яаж ойлголцож байна. Би нэг жишээ нь нэг ойлгож авсан, Никээс нэг ойлгож авсан зүйл нь би хүмүүстэй ярихдаа хувьдаа ойлгомжтой гэж олон зүйлийг хүний өмнөөс шийдээд тэгээд олон зүйлийг товчилж ярих гэдэг юм байна гэдгийг ойлгож авсан. Никийн хувьд бүх зүйлийг хинт нэгэн хүнтэй ярьж байхдаа тэр хүндээ тодорхой байдлаар буюу юу ч ингэж өмнөөс нь таамаглахгүйгээр мэдж байгаа болоо мэдгүй болоо гэж таамаглахгүйгээр маш тодорхойгоор өөрийгөө илэрхийлж чаддаг байгаад. Гэх мэтэр хүмүүстэй харилцах чадвар бол дараачийн хүмүүсийг хараад тахад маш их амжилтанд хүрэж чаддаг. Ийм нь явдаг хүмүүс яхахгүй бусдаасаа хол явж чаддаг юм байна гэдгийг ойлгосон. За энэний бонус нь буюу мастрын хувилбар нь олон нийтийн өмнө илтгэл тавих чадвар орж ирж байна. Тэгэхээр хүмүүстэй харилцах чадвар бол нэгдүгээр түвшин гэж байгаа бол мастрын түвшин супер нь бол олон нийтийн өмнө илтгэл тавих public speaking гэдэг зүйлийг яриа. Олон хүмүүсийн өмнө нээлттэй өөрөө илэрхийлж сурах, илтгэл тавих, презентац тавих, тайзан дээр гарч юм ярих гэдэг мэд зүйлийг хийж чаддаг хүмүүс бас буцаага. Энэ одоо манай Warren Buffett буюу дэлхийн одоо хамгийн шилдэг хөрөнгө оруулагч хүн гэж ярьж болно. Тэр хүний хэлдэг зөвлөгөө нь яг тэр байгаа. Өөрийнх нь ерөөсө залуучуудыг юу сураасаа гэж хүсэж байгаа нөхлөөр олон нийтийн өмнө илтгэл тавьж сураач ял гэж хүсдэг байна. За хоёр дахь нь харилцааны чадвар гэсэн үг. Гурав дахь нь юмыг хурдан сурах чадвар. За тэгээд энэнд бол юу гаргаж яана вэ гэхээр угаасаа хүн гэдэг амтан шин юм хөөгөл хөгжөөл нэрлхийлэл шин нөхцөлийг өөртөө бүрдүүлээл явж байгаа бол тэр хүн заавал мэдгүй зүйлтэй нүр тулна. Ажил сольж байгаа, шинэ ажилд орж байгаа, шинэ үнэтэй ажиллаж байгаа бол яаж бодсон мэдлэгийн зөрүү, мэдээллийн зөрүү, чадварын зөрүү гарна. Тэгвэл тэр үед нь ямар хүмүүс амжилттай байд юм бэ гэсэн чинь сур харгаа сурцсан хүмүүс амжилттай байд юм. Тэгэж тогтгүй тийм хүмүүс маш хурдтайгаар юмыг гой сурч чаддаг хүмүүс байгаад байдаг. Сур харгаа сурна гэж юу гэсэн үг юм? Ямар ч шинэ мэдээлэл юм уу мэдгүй зүйлийг хараад эхлээд хандлага нь юу гэдэг вэ? Би сурч чадна буюу өсөлтөд сэтгүүг харуулж байгаа хүмүүс. Growth mindset-ийг харуулж байгаа, хандлагыг харуулж байгаа хүмүүс. Хоёрт нь тэр хүмүүс хамгийн гол нь тэр мэдлэг мэдээллийг хамгийн богино хугацаанд өөртөө тохирсон аргаараа өөртөө мэдээллийг сурч чадах тэр аргаа олчихсан хүмүүс. Зарим хүмүүс нь уншиж, зарим хүмүүс нь сонсч, зарим хүмүүс нь өөртөө очиж бүр битээр хийж үзэж, зарим хүмүүс нь одоо тэр мэдлэгтэй хүмүүсийг очиж тоосрогчийг очиж мэдээллийн сорж авч олон хүмүүстэй уулзч сурдаг хүмүүс байгаа. Зарим хүмүүс нь заавал бүр өөрөө л алдчихээд сурдаг, тэргээрийг сурдаг гэдгийг ойлгосон хүмүүс. Гэх мэтэр таны юм сурдаг арга чинь юу вэ гэдгийг мэдсэн хүмүүс. За энэ бонус нь болохоор маш хурдтайгаар олон зүйлийг сурдаг. Мастрын түвшинд маш хурдтайгаар маш их зүйлийг сурах чадвартай хүмүүс бас амжилтанд хүрдэг юм байна гэсэн. Яг л гурав дахь нь сурах чадвараа сурцсан хүмүүс мундаг байдаг юм байна гэдэг ажиглалт надад орж ирсэн ба. За дөрөв дэх нь болохоор нээлттэй хүмүүс. Саяныхтай жоохон ойролцоо. Тэгтээ бас яг тусдаа. Нээлттэй хүмүүс гэдэг нь юу вэ гэдэг дээр би юу ярих гэдэг нь вэ гэхээр зарим мэдлэгтэй чадвартай хүмүүс яадаг юм гэхээр өөрийнхөө итгэл үнэмшил, өөртөө итгэлтэй байдал өсөх тусам тэд нар хаалттай болж хувирдаг байгаа. Яадаг вэ тэр өөртөө итгэлтэй болгож байгаа үйлдэлүүд нь, бодлууд нь, мэдлэгийн түвшин нь, мэдлэг нь, чадварууд нь өөрсдийн тэр тухайн цэгийнх нь амжилтанд хүрэгцэн байдаг болохоор дараа тэрэндээ айгүй хитгэцэн тэрнтэйгээ ингэж очиж ингэж зуралдаж авсан ганц ашигладаг сэлмээ хайрлаад шин сэлэм авахаас болгоомжлдог. Яг л эхний сэлэм нь өөрийг нь амжилтанд гаргаад амьд гаргуулж чадчих байгаа болохоор. Тэгэнгუთ энэ хүмүүс яач гэдэг юм гэхээр дараачийн шин санаа, шин аргууд руу жоохон хаалттай байх гэдэг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа дөрөвдөх амжилттай хүмүүсийн нэг шинж тэмдэг бол тэд нар юмд нээлттэй байж чаддаг хүмүүс юм байлаа. Мэдгүй болохгүй зүйлийг хараад яана миний эсрэг үү, намайг алах нь уу, намайг чадахгүй байна уу, миний мэдгүй шал худлаа юм байна уу гэхийг хооронд яага байж болохгүй гэж энэ юу юм бол энд ямар миний энэ чинээс авч болох ямар шин мэдлэг чадвар байна вэ гэх мэтэр юм руу ханддаг хүмүүс. Тэгээ энэ дээр одоо чинь би бас сая өөр дээр ажиллаж авсан зүйл нь юу юм гэсэн чинь бид нар угаасаа эргэн тойрны хүмүүс айгу шүүчж байгаа шүү дээ те мэдлэгтэй хүн мэдлэггүй надад би юм сурч чадахгүй юм байна би юм сурч чадахгүй юм байна гэх мэтэр бид нар угаасаа хүсээсэйгөө өөрийнхөө амьдралтайгаа хүмүүсээ ингээд категорилчж байгаа. За
Энэ бол миний сонсох ёстой хүн байна. Энэ бол угаасаа би юу сонсох ёсгүй юм байна. Энэ бол надад хэрэгтэй хүн, хэрэггүй хүн гэх мэтэр хүн болгоно бид нар тэгээд ингээд групплчж байгаа хэлээ. Тэгээд тэнцээ нэг юм хаалттай би өөрийгөө айгу би ер нь бас нээлттэй сэтгүүштэй гэж боддог байсан чи миний нэг гаргадаг байсан алдаа нь юу юм гэсэн би нөгөө категорио дагаад зарим категорид орсон байгаа. За энэ ч би юу сурна гэж байдгийн гэж байгаа хүмүүсээс би сонсохдоо хаалттай сонсдог юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгэж тогтохгүй хэрвээ би тэр хүмүүс рүү хэрвээ хүүе ямар категорид хин би анх одоо яагаад энэ хүнийг ингэж дүгнсэн гэдгээ би ажиглаж чадаад тэгээ тэр дүгнэлтээ авч хаяад тэгээ тэр хүний нөхцөл байдал ярьж байгаа юм нээлттэй би сонсож хандаж анхаарч чадах юм бол олон гоё юм сурах гэдэг юмны ард бас өөр юм байдаг юм гэдгийг ойлгож авсан. Сурах гэдгийн ард зүгээр л хүн өөрөөр яаж юмыг боддгийм бэ гэдгийг ажиглах нь надад ямар үнцэнтэй юм бэ гэдгийг би чинь сая сүүлд бас ойлгож авсан. Би хүнээс юм сурахтаа, хүнээс юм сонсохдоо заавал шин мэдлэг, мундлаг чадвар гэдэг юм зөвхөн эрэлхийлэх ёсгүй мэн. Би хүнээс зүгээр л хүн яаж юмыг харахтаа өөрөөр харддаг юм бол, өөрөөр боддог юм бол, хүн яагаад эхлээд энийг нь боддог юм, дараа нь яагаад энийг нь боддог юм бол гэдгийг нь анзаарах. Тэрийг нь сурах хүртэл надад ямар хүнцэнтэй юм бэ. Тэгээс тогтохгүй би хүмүүсийг шууд анх категорид оруулахдаа болгоомжтой байхгүй бол би тэгж өөрөө хаачаад байдаг юм байна гэдгийг чинь анзаарсан байна. Тэгэхээр ер нь бол аливаа шин зүйлд нээлттэй хандаж чаддаг хүмүүс урт хугацаанд бас хаанч хизээч ямар ч компани, ямар ч хил дээр, ямар ч мэдлэгтэй, ямар ч салбарт, ямар ч настай байхаас үл хамааран хожид юм байна гэдг нь бас харуулсан. Үеийнхний хоорондын гараад идэг асуудал юу юм гэхлээр яаж ботсон илүү настай хүмүүс маань шин зүйл рүү таалттай хандах гэдэг. Эсвэргээрээ бас залуучууд маань настай хүмүүс рүүгээ хаалттай хандах гэдэг. Тэгээд бид нар яг энэ дээр л ингээ анзаарангууд компанид ингээ удаан ажилласан хүний хувьд ч гэсэн эсвэл тим хүмүүсийг ажиглангууд тэдний хинэн залуучууд руу шин зүйл рүү нээлттэй хандаж чадж байгаа нь урт хугацаанд тэр компанид илүү амжилттай аз жаргалтай байдаг. Эсвэргээрээ ингээд бүх зүйлээ үгүй би л мэднэ, би л хийдэг, би л энийг хийжсэн гэдэг ингээд хаах гэдэг хүмүүс нь урт хугацаанд тэр угаасаа шинчлэгдэж байгаа орчин хүрээл нь амжилттай байж чаддгүй. Тэгэхээр нээлттэй байх гэдэг аюул чухал зүйл байгаа шүү. Тэгээд энэний бонус хувилбар нь буюу мастрын хувилбар нь өөрчлөгдөж чаддаг хүмүүс. Тэгэхээр эхлээд болохоор би зүгээр л эхний төвшин зүгээр л юм болгон руу нээлттэй ханддаг байвал мундаг байх гэдэг нэг гэж хэлж байгаа бол тэрний мастрын төвшин нь тэр зүгээр нээлттэй байхгүй тэр шинээр орж иж байгаа мэдээлэл мэдлгүүдийг аваад өөртөө өөрчлөлтийг хийж чаддаг хүмүүс бас илүү мундаг юм байна шүү гэсэн. За тэгээд энэтэй холбоотой миний хамгийн сүүлийн 5 дахь ажиглалт нь юу вэ гэхлээр мундаг амжилттай хүмүүс өөрийнхөө байж чаддаг хүмүүс. За тэгтээ энэ үгийг би айгу тодорхой хэлээд. Өөрийнхөө гэдэг үг буюу англиар би authentic гэдэг үгийг оригинал гэж хүртэл ярьдаг. Энэ юу гэсэн үг юм гэхлээр та альва зүйлд таны амьдралын үнцэн юмыг шийдэж байгаа байдал, юмыг сонгож байгаа байдал, өмнө төрөвч хэл шиг ингээд хүмүүсийг категорилж байгаа юм руу хандж байгаа байдал болгон чинь таны зүрх толгой хоёрын нийцэлтэй үед гэсэн үг. Тэгэхээс толгой нь өөр юм хүсээд зүрх нь өөр юм хүсэж идэг хүмүүс яадгийн ихлээр ажил хийж явахдаа юм байж явахдаа толгоогоороо ингээд идэг боловч яг ард нь нүүр царай нь бодол нь мэдрэмж нь болохоор тэрийг эсрүүцсэн байдалтай байгаа. Яа гэвэл өөрөө буюу өөрийнхөө хувилбар нэг өөр юм хүсэж идэг гаднаа тавьсан хувилбар нь өөр юм хүсэж. Тэр хоёрын нийцэл бий болохоор хүмүүс илүү амжилттай байна. Тэгсэн хүмүүс богино хугацааны стресс багтай богино хугацааны бусдад ажиллаж байхдаа гарч байгаа тэмцлүүд нь бага, нөхцлүүд хийж байгаа сонголтуудынхаа араас тэсэх чадвар чинь арай өндөр, хийж байгаа сонголтын дотроо гарч байгаа жижиг тэмцлүүд, жижиг стресс рүү, жижиг хүндрэлүүдийг давах магадлал нь арай өндөр. Эсвэргээрээ доторх мэдрэмжээ үгүйсгээд байгаа хүн өөрийнхөө биш хүмүүс яах вэ гэхээр хэдийгээр бусдад зориулаад заримдаа yes гिचдэг ч гэсэн яг бодол байдал руу ороод ирэнгүүт тэр нийцэлгүй байдал нь өөрийг нь яач ботсон урт хугацаанд дийлдэг, унагадаг. Тэгээд тэрнээсээ болоод тэсдэггүй байгаад байгаамаа. Тэгээд энэний бонус хувилбар нь тэд нар өөрийнх нь нөгөө EQ буюу дотоод өөрийнх нь EQ гадагшаа хандсан EQ нь өндөр түвшин. EQ гэдэг нь emotional intelligence буюу сэтгэл хөдлөлийн мэдлэгээ мэдэх чадвар. Өөрөөр хэлбэл өөрийнхөө дотор юу болоод байгааг
гүнзгий төвшин мэдрэх чадвар тэгээд тэр мэдэрснийхаа дагуу гадагшаа үйлдэл хийж чаддаг хүмүүс. Эднэрийн бас сайн хийж чаддаг юм нь бусдын дотор юу болоод байгааг мэдэрч чадаад тэгээд тэрэнд нь тохируулсан байдлаар харьцаж чадах чадварыг хэлж байгаа. Тэгээд энэний ард болохоор би энийг нь үндсэнгээр нь болохоор өөрийнхөөрөө байх authenticity гэж ингэж нэрлэдэг. Энэ 5 зүйлийг хэрвээ хүмүүс өөртөө хөгжүүлж энэ 5 чадварыг өөртөө энэ 5 хандлагыг өөртөө хөгжүүлж чадах юм бол миний одоо ажилласнаар ер нь ямар ч салбараас үл хамааран ямар ч эдийн засаг, ямар ч мэрэгжил, ямар ч нас хүйс үл хамааран ер нь амжилттай байх юм байна гэж дүгнж байгаа. Миний өнөөдрийн энэ удаагийн нэг юм гаргалгаа та бүхэнтэй танилцуулж байна. За эхлээдгээс тавыгаа дуртахад эхлээд болохоор өөрийгөө арчилж чаддаг хүмүүс, ариун цэвэр, бие байдал, эрүүл мэндэ арчилж чаддаг хүмүүс бол суприм байна гэсэн. Хоёрт нь болохоор би юм сурах чадвартай хүмүүс, өөрийнхөө сурах аргаа сурсан хүмүүс, тэрийгээ сурчвал аягүй зүгээр. Гуравт нь болохоор бусдтай харилцаж чаддаг хүмүүс, бусдыг сонсч чаддаг, илдгээр харилцаа яриа өрнүүлж чаддаг, имэйлээр зөв бичиж чаддаг, хүмүүстэй хуралд оролцохороо зөв харилцаж чаддаг, ойлгуулж чаддаг тийм чадвар гэж. Дөрөвт нь болохоор нээлттэй хандлагатай хүмүүс, шин зүйлд, ондоо зүйлд, өөрийнхөө мэдгүй, өөрийнхөөс ондоо гэж байгаа зүйлд ууралахгүйгээр, стресслэхгүйгээр, хаагдахгүйгээр, abundant буюу нээлттэйгээр хангалттай гэсэн өнцгөөс нь хандаж чаддаг, өсөх хөгжихийн төлөө сэтгүүтэйгээр хандаж чаддаг хүмүүс. Тэгээд тавтах нь хамгийн сүүлийнх нь болохоор өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүс гэсэн. Энэ 5 зүйлийг хэрвээ хүн өөрийнхөө дотор хөгжүүлээд чадах юм бол би одоо амлаж яана гэж хэлмээр би баг амлчи та амжилтанд хүрэх. Саяны 5 зүйлийг өндөр түвшинд гүйцэтгэдэг болчих, хийдэг болчих, ханддаг болчих, яг ийм үнэнгээсээ тийм болчих. Тэгээд энэ 5-ыг өдөр тутмын ажилдаа янз бүрийн төслүүдэд бусдад харьцаж явахдаа ажиллаж явахдаа хийж чадах юм бол нэг юм амлаж байна. Та амжилтанд хүрэх болно. За та хэд юу гэж бодож байна? Энэ дээр нэммээр байгаа зүйл байна уу? Эсвэл санал нийлэхгүй байгаа зүйл байна уу? Комент сектэнд бичээд үлдээгээрэй. Би уншдаг шүү. Тэгээд надтай энэ 20 минутыг өнгөрүүлсэнд баярлалаа. Нэг ч гэсэн хэрэгтэй юм сонсон байх гэж найдаж байна. Хэрвээ энэ видео энэ миний ярьж байгаа зүйл таалагдж байгаа бол subscribe дараагүй бол subscribe дарахаа битгий мартаарай. Бас дээрэс нь энэ видеог шеэрлэж өгнө үү гэж би танаас хүсэх байна. За ингээд хэдлээ дараагийн видеогоор уулзцгаая. Балер өдрөг байцгаагаарай, амар минь байцгаагаарай. Баяр таа.